Би Жигждийн Намдисрэн гэж Монгол улсын гавьяат малын эмч доктор дэд профессор Монгол улсын зөвлөх малын эмч хүн байна. За миний одоо өсөж төрсөн нутаг минь юм байгаа юм. Тэгээ нутагтаа ирээд энэхүү одоо сайхан одоо дурсамж бүхүй өөрийн амьдралаа ярихад одоо тун таатай байна. За би 1955 онд энэ Сүхбаатар аймгийн Баян-Тэрэн суманд Аягт гэдэг газар төрсөн хүн. Тэгээд одоо миний ээж аав бүгд одоо энэ нутгийн уугуул иргэн ялангуяа одоо миний энэ нутаг усанд одоо ингээд өвгдээцүүд мань амьдарч бүхэл амьдрал бол 3-4 үеэрээ амьдэрсэн ийм улсад байгаа юм. За би бол Баян-Тэрмийн бага сургуулийг төгсөөд дараа нь Төмөн зүгтийн 8 жил 3 жил сураад Дарантын техникумд 3 жил сураад тэгээд Хинтийн Темэст 3 жил багшлаад Хөдөө аж ахуйн их сургуульд 77 онд сурч 82 онд төгссөн. Төгснөөсөө хойш Дарантын Хөдөө аж ахуйн техникумд багшлаад 2 жил багшилчаад Улаанбаатар хоттой ирж Хөдөө аж ахуйн яамд мал эмнэлгийг удирдах ерөнхий газар мэргэжилтнээр ажиллаад улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лавартаар 21 жил ажиллаж одоо дэтгэвртэй гарсан. Дэтгэвртэй гарангуутаа бол өөрийн хийж бүтээсэн одоо 10-аад одоо патенттэй малын эмийн технологиор Дэлгэр Агт гэдэг компани одоо үйлдвэр болгон ажиллуулад одоо хүрч явна. За Дэлгэр Агт гэдэг компани нэр бүл их учиртай. Дэлгэр гэдэг бол одоо миний ээж хорл гэдэг хүнээс 3 одоо өвөө наваа хоёр маань одоо 3 хүүхэн одоо төрүүлсэн юм. Тэрний хамгийн одоо бага охиноос нь бол Ламсран гэж нэртэй миний төрсөн ээж. Тэгээ төрсөн ээж маань дунд эгчтэй намайг өргүүлээд тэгээд одоо Дэлгэр гэдэг овогч нь бол миний өв эцгийн маань овог юм байна. Тэгээд Дэлгэр гэдэг нэр бол одоо манай ээж талын овгийн одоо гол толгой одоо нэр юм байна. Тэгээд Аягт гэдэг бол миний төрсөн нутаг. Төрсөн нутгийн яг одоо өөр унсан газар угаасан усаараа Аягт гэж газар Агтын ингэрт төрөөд ингээ компани маань бол одоо Дэлгэр Агт гэдэг нэрээр нэшээд өдийг хүрч явна. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лавартаарт бол 90 онд одоо ирж ажилласан. Тэгээ 90 оноос эхлээд одоо Оросын холбооны Красная Арск гэдэг хотод мэргэжил дэвшлүүлж эхэлсэн. Тэгээд 2 жилийн дараа 92 онд гэхэд Иркутск хотод одоо мэргэжил дэвшлүүлж явлаа. Тэгээ 2000 он хүртэл дандаа одоо гадаадд сурж мэргэжил дэвшлүүлж явсан. 96 онд одоо Япон улсад 1 жил гэрээ санан барин байж сурч илаа. Дараа нь 2000 онд Швед улсад одоо мэргэжил дэвшлүүлж Uppsala гэдэг хотын эрдэмтдтэй хамтарч одоо эрдэм шинжилгээний туршилтуудыг явуулж ирсэн. Тэгээ энэ бүхэн маань бол ерөөсөө дандаа л одоо тэр хөгжилтэй орноос өөрөө ер нь шанганыхаа хэрэгээр яаж их орондоо хотгож авчичих уу гэдэг бодол бол өөртөө 42 нас хүртэл одоо гадаад орнуудаар сурч боловсарч явсан юм аа. Энэ одоо миний маш сайхан төв дандаа
нэг эмийн технологиудыг сонирхож яваад ирээд Монголынхаа нөхцөлд бүтээгээд баталгаажуулчихад Монгол малдаа туршаад үнэхээр үр дүн гарсан тэр эмнүүдээ одоо Монголдо нэвтрүүлээд ингээд Дэлгэр агт компани өнөөдөр үйлдвэрлээд Монгол орныхоо одоо мал сүргийг эмчлээд явж байна. Энэ сайхан нутаг бол ер нь бас миний хүүхдүүдийн өсөд төрсөн ийм сайхан нутаг. Бид бол бас сайхан одоо буурлуудыгаа байж хойдвол энэ нутагт бол сайхан амарч одоо бараг л оюутан цагаасаа ирцгааж ирж байсан ийм сайхан нутаг юм байгаамаа. Одоо энэ ардталт бол манай хан дэмнэн сүрэнгээ маань хонь хариулж хөр дуглаан тууж эцэг эхтэйгээ ингэж байсан ийм сайхан нутаг юм шүү дээ тал хайрын. Би бол өөрөө хангаа газрын хүн л дээ. Гэхдээ одоо хангаа газар өсөж төрсөн ч гэсэн энэ тал нутагт бол одоо дэндүү олон жил одоо бараг одоо 50 жил өгчээр битээр одоо танилцаад хүүхдүүдээ өсгөөд 40 хэдэн жилийн одоо ажил амралтаараа бол хаан заваар бол энд ирж энэ нутагт бол сайхан өнгөрөөж байсан ийм сайхан нутаг юм аа. Энэ нутаг бол одоо хүүхдүүдээ маань бид бүхний сэтгэл бол юм уу яатай ийм сайхан нутаг юм шүү. Үнэхээр л одоо нэрэ тэр дуунд гардагчлан нэрэ малан тогтуухан хүний аждуухан гэдэг ийм сайхан нутаг юм аа. Мандахан гарнаар шалцаа магныг хүчи сайхны мандундор саручсан биний манай өгний хамаг залуу нас бол ерөөсөө энэ нутагтаа бол ерөөс ер нь энэ нутагтаа бол ер нь нутагшсан гэж болохоор яагаад гэвэл бид хоёр чинь 4 хүүхэдтэй ерөөсөө төрүүлээд би чинь 56 оноо л ажилд орно. Тэгэл нэг нас арай хүрээгүй байхад нь аав ээж хоёр мань малчин. Тэгэл авчираад өгчих нь миний аав ээж хоёр чинь 8 нас хүртэл 4 хүүхдийн минь өсгөж өгөөд тэгээд бид хоёр нэг нь хөдөө аж ахуйн их сургуульд багш, нэг нь болохоор мал эмнэлгийг удирдах хөдөө аж ахуйн яамд мал эмнэлгийг удирдах ерөнхий газар мэргэжилтэн тэгэл ажиллаа хийгээд явна. Хүүхэдгүй юм шиг хоёулаа улс их орондоо залуу насндаа ажиллаж байсан. Ер нь энэ нутгийн ардууд бол нэр их олон ижил нэртэй улсууд байдаг. Тэгээд дээр үед бол яг өөрийнх нь төрхөөр ингээ хөрхөн хойчогддог байхгүй юу. Тэгээ миний аав бол ерөөсөө тамхиад очиад дуугаа ингээд сайхан суугаал ингээд тайван ерөөсөө тэгээд нутгийн ардууд одоо номхон жигжид дуугуу жигжид ингээд гочтой олон жигждүүдтэй 10 хэдэн жигждүүдтэй. Тэгээд тэр жигждүүдийн нэг нь бол одоо номхон жигжид дуугуу жигжид гэж ингэж нэртэй алдартай хүн байсан. Тэгээ миний хүүхдүүд бол энэ аав ээж хоёрын маань гар дээр ингээд малчин гэр бүлдүүдээ ингээд 8 нас хүртлээр суур хүмүүжлээ авсан. Тэгээ одоо аав маань морь уйн нөгөө хүүхдүүд чинь уралдаа морь уйн уйхад нь унна. Тэгээ нэгдлийн малтай байх үе байсан. Малыг хариулна, ноослно. Тэр бүгдэд миний хүүхдүүд оролцож ажиллаж нүүдэлчин одоо Монголын нүүн тэмээн тэргээр нүүн, тэмээн тэргээр ус авна. Энэ бүгдэд миний хүүхдүүд оролцож байсан учраас өөрснийх нь цаашдаа одоо гадаадад сурах одоо суур кланы нь бол малчин юугаар нь одоо фундаментын тавьж өгсөн учраас бие даах чадвар бол асар өндөр. Тэгээд гадаадад явж байхдаа бол ер нь дэсвэр дэвчээртэй Монгол орно гэсэн сэтгэлээр дандаа дүүрэн суралцдаг. 4 хүүхэд маань дөрүүлээ гадаадад одоо гадаадын их дээд сургуулиуд сурсан. Унгар, Казахстан тийм ээ үгүй. Тэгээд Солонгос Унгарт 2 хүүхэд сурсан.
Тэгээд манай охин болохоор бол Бэлэг улсад шууд Унгарт сургууль төгсөөд Бэлэг улсад одоо өөрийнхөө чадлаар очиж ажиллаад тэмдгийн иргэн болсон. Ээжээсээ бол одоо долуулаа төрсөн. Тэгээд миний төрс ах маань тэгээд доороо бол одоо 5 дүүтэй. Тэгээд тэр 5 дүүгийн маань одоо хамгийн 2 дахь дүү маань одоо Мон Нисэн Чулуунбаатар гэж дүү байгаа. Тэгээд дараа нь Чулуун зоригт Наран цацралт Наран Туяа гэдэг энэ дүүнэр маань бол Мон Нисэн одоо захирлууд болоод ажиллаж байгаа. Тэгээ ер нь ээжээсээ бол асар их одоо суур хүмүүжлийг бид нар заавал нэг ажлыг бүтээж вэж хийж вэж л одоо санаа амардаг. Юмд их санаа зовнтгой. Тэгээ манай дүүнэр одоо бас тийм ээж аав өвөг дээцээ маань энэ нутаг ус маань одоо бид бүхнийг харж хандаж бид бүхнийг ивэд итгэж байна. Баян тэрм уулдаа бол одоо сүслэн одоо бид нар чинь бишэрч явдаг. Миний өвөг дээцүүд маань бол жилийн жилд одоо дахиж бид нарыгаа морьтой байвал морьтой явган бол явган хөтлөөд ингэж энэ баян тэрм уулдаа мөл мөргүүлж явдаг. Ийм хайрхан уул устай газар юм одоо өвөг дээцийн охин одоо иймэрхүү сайхан яриагаа нутагтаа ирээд ярьж сундаа. Бүгний маань ах эгч хоёр гэж мундаг одоо тийм өдөөчгийн дээд сургуулийн чинь төгсөөд хөдөө алуун томил дээр ажилласан ус чинь их том боловсралтай гэж үзэгдэж байсан. Тэгээ Хэнтийн аймагт очиж ажиллаж намын хороонд нөхөр нь ажиллаад эгч маань болохоор мал эмнэлгийн газар ариун цэврийн станцад эрхлэгч хийжсэн. Тэгээ эгч битэр бол нөгөө Темсийн багш нар юу хоёр чинь мал эмнэлгийн хоёр лекц юу хоёр өглөөний сонин уншлах хоёр нь цог байдаг байсан. Тэгжээс нь манай өвгөн тэр Хэнтийн 50 жилд очсон байгаа. Тэгээ манай нөхрийн эгч битэрийг танилцуулаад тэгэхэд миний нөхөр чинь оюутан байсан. Тэгээ оюутан байжсэн. Тэгээ би 77 онд оюутан болоод хөдөөжгийн их сургуульд хүрээд очиход миний нөхөр чинь Монгол улсын их сургуулаа төгсөөд хөдөө хувирлагдаад Ихтэмэр Аранга Ихтэмэр суманд хүрээд чиж байгаа. Ах эгч хоёроо тэнд одоо хашаатах шаваасрагч хоёроо тэр жилдээ шилжээд Улаанбаатар төдөөжгийн их сургууль багшаар очиж гэж мэдээгүй байхгүй. Тэгээ очих манай аавын хурандаа ах байдгийн тэднийг хаанч байдгийн Улаанбаатарт анх хөл тавьж байгаа юм чи мэдэхгүй. За ямар ч байсан сургуульдаа бүртгүүлдэг өдөр нь бүртгүүлээгээд ордгийн юм байна. Тэгээ ороод тэр нэг өргөн том шатаар нь ингээд өгсөөд явж исэн чи манай одоо хадам их чи миний нөхрийн төрсөн их чи минь яг тэр шатан дээр таарж байгаа юм. Хөө миний дөөдөө эн чинь хаанаас хэзээ хүрээд ирв гээл тэгв. Би оюутан болоод ирлээ гэлдэгсэн чи эгч гэхгүй гамаа тэр үед ч бас жаахан ичи зоох болчихрахаа нэлээ
ариунтай байсан юм чи. Тэгээд одоо нэг холгосон нэлээд гэрвчсэн амтан тэгсгээд ажсэн чинь одоо тэгээ бүртгүүлснөө одоо аж ахуйд явах гэж байгаа шүү дээ. Хатланд л явах хахта та эхний нэгдүгээр курс хийхэлгээд гэж. Тэгэх бахад одоо тэг би чи ирчгээд байж байгаа энэ гэлдэгсэн их. Хаана ирсэн гэлдэг нь. Гэхдээ би одоо очих хайл байхгүй тэгээд энэ хайрцгаа энэ үүдэн тавьж байгаа тэгээд л одоо бүртгүүлээд явж ийн гэсэн чи их. Юу ярьж байгаа манайх энэ хажууд багшны байранд ирсэн байгаа штэ гэд. Тэгээд бүртгүүлчихэд одоо Улаанбаатарт анх удаа орж ирж байгаа тэр тэгээ сургууль дээр ирээд тэгээ хадам ахын шар хайрцаг аваад орж ирж ирсэн нөхөр байгаа юм да тий. Тэгээд 4 оноод л шууд хөдөө хадланд яваад гисэн. Тэгээд 2 сар болоод л ахын даа ирээд тэгээд тэр жилд хадам ахын даа оюутан болоод сууж исэн төвхтэй. Миний нөхөр зөрөөд Аранхан их тамирын цагаан эдийн үйлдвэрийн дараагаар яваад гисэн. Тэгтээ намайг оюутан байхад байна. Миний нөхөр чинь 2 жил цагаан эдийн үйлдвэрийн дарга технологичаар ажиллаж байхдаа цагаан эдээ яста үйзээгүй явуулна шүү дээ надад. Тэгсэн нэг жолооч нь яадаг юм бэ? Нэг их хайрцагтай цагаан эдэл тэрвэрсэн ирвэ. Тэгээд нөхрийгээ ирээгүй байхад би байранд нэг удаа орж байгаа маа 2 дугаар курстэй. Тэгсэн чинь одоо цаасаа хайрцагтай цагаан эдэл тэрвэрсэн жолооч нь хөрж ирж байсан чинь дамдсүрэн гэж мөнөө л гэлдэг чинь мөн манай даргын одоо найз майз гэж хэлэхгүй штэ. Одоо манай дарга энийг явуулсан даргын хүн одоо эхнэр нь гэж хэлэхгүй тэгсэн мөртлөө одоо над нэг тиймэрхүү утгал хэлэх гээд хэлж чадахгүй. Тэгсэн чи хацар дараа 2 мэнгтэй гэж хэлсэн шүү манай дарга. Али мэнги чаар гэж яддаг байгаа. Тэгээ би бас айгу дуртай наргагүй энэ 2 мэнгэ харуулж ээж тэр хайрцагтай юм яг авчихсан юм да. Тэгээ намайг 3 дугаар курст байхад миний нөхөр багшаар ирээд тэгээд би одоо битэр чинь амьдралаа 2 жил ажиллуулж ээж багш авч ирсэн үе байхгүй тэр чинь. Хөдөө орон нутагт 2 жил ажиллаж дээд сургуулийн багш авах тийм хатуу голцолтой байсан. Тэгжээ ч хөдөө орон нутгийн одоо амьдрал мэддэг хүнийг одоо багшлуулж ирсэн. Ер нь багшлуулахыг 2 жил үл яг мэрэгчлэр нь хөдөө орон нутагт ажиллуулж болцолтой байсан. Би шууд бас дээд сургууль сайн төгсөөл тэгэл ингээл энэ ойрлогдоод ирэх тэгжсэн шүү дээ. Амьдрал үз. Тэгэд хөдөө орон нутагт 2 жил ажиллаад ирэх чи бас бандаг бодлого шүү тэр ер нь. Тэгэл миний нөхөр чи 2 жилийн дараа хөдөөч их сургууль багшаар ирээдчихсэн. Оюутан байхдаа би чинь 2 хүүхэдтэй болж исэн шүү. Тэгээд багшийн эхнэр гээд манай ангийнхан чинь дандаа 10 төгсөд ирсэн. Манай багшийн эхнэр гээд намрын аж ахуйд манай нөхөр чинь оюутан аваад очин бид нар чинь намрын аж ахуйд очиад оюутан болоод майхантай мандал сумын төмсөн дээр ажиллана. Манай өвгөн чинь мах чанаад очин манай ангийнхан гөрөө багш ирээсэ мах дандаа л өлсгөлэн байдаг юм хойно. Тэгээд таалах махтай ирээсэ гэж хүлээдэг ийм хүмүүс байлаа гэвэл байгаа. Тэгээ миний нөхөр чинь өдөө аж ахуйн сургуульд 36 жил багшлаа. Тэгээд 36 жил багшлахтаа би тэр залуу насаа хөдөө аж ахуйн их сургуулийн багш нарын байранд одоо олон жил залуу багш нартайгаа 3 өрөө байр яг байна 3 залуу багшд хойрлоод бид нар чинь тэр цагаан байр чинь хамгийн дээд байр нь байлаа. Анх айл болоод нэг өрөө байр галтгоо 2 нэг өрөө нь галт тоогоотой битээр товайрлагдаад дунд өрөөнд нь сарн туяа гэж одоо орос хэлний багш маань хойд инженерийн багш маань нэг өвгөн багш маань ингээд орон сууцнд багш нарын сууцнд сууж байгаа нэг нэмрийн багш нар болоод гөөмөн сайхан амьдарч ингэж амьдрэх 8 жил сурхаа гарах ягта зундаа одоо мал дээр аав ээж дээр ирж одоо малын ажлыг өстэй хийх шиг юм шүү дээ. Хамаг юм хийж өгөөд л явхаа төгөхөр манай аав намайг морьтой хөтлөөд овоондоо гаргаж заавал явна. Би овоондоо залбирчээд гаргамал тэр жилдээ сайн сурдаг. Ийм бишин зүтгэсэн уул овоо юм байгаа. Тий. Тэгэл дамралтай ярил сайхан хүүхдүүдээ өвлдөн байлахын тулд дурныхан одоо хөрзөн мөрзөн өвөө садын төвтэй чад орно штэ. Хамаг юм хийж өгөөд хоёулаа явдаг байлаа. Таан маань тренд явж түүж дарсалж байгаа малын тижэл тэр ч одоо нэгдлийн малтай байсан манай хоёр хөшин чинь тэгэл сарвч марвчийн жаахан засч өгөөд ядаж хөрзөнгөө сэлж өгдөг. Инглүүч одоо өвлийнхэн төлшийг хөрзөн сэлж одоо нэг аргалын бэлдэж өгнө. Аргалын бэлдэж өгнө штэ тэгч залуу байж. Тэгэл
Маап маань их томоотой юм байсан учраас аавхан тэр палны тэрээр бол ер нь би дуусгасан дөө. Тэр хоёр сайхан палны тэрсэн тухайн үедээ сайхан унаалсан. Ямар одоо энэ одоо унаа тэрэгтэй энэ төр байсан биш. Палны тэр гэдэг шүдэ орон нутагтай бол одоо ер нь мундаг л унаа. Тэгээд ямар сайн хадам ээжэгээ эгчтэн залгуулна гэл хин тэр одоо тайлхын юм засмал зам байсан биш. Шорон замаар явчаад иржсэн. Одоо бол ер нь барахгүй ах уу тэр шорон замаар яваад тэг чин тийм зөрөгтэй байлаа. Тэгээд бид ч бас хойшоо төмөн цогтын тэр залуу насны зориг гэж сайхан. залуу нас энэ ч өнгөрсөн учраас бол энэ нутагт бол ингэж ирдэг юм да. Ингээд лавон дээрээс харахчаад манай хүний гэр бүлийн хүний маань бол одоо хон хэрүүлж явсан багын одоо энэ хойдлын сайхан энэ ар нуур ингээд дарцагт марцаг төнлөө ирсэн сайхан энэ уул дуун дээрс одоо ингээд сайхан харагдана их сайхан харагддаг. Миний сайхан нутаг юм да. За энэ одоо яг сайхан энэ үзүүр харагдаж байна. Энэ үзүүр харж байгаа энэ сайхан нутагт бол одоо миний төрсөн нутаг. Тий. Миний төрсөн нутаг уу миний өвөг дээдсийн одоо ёстой одоо 3 үе амьдарч исэн нутаг юм аа. Тэгээд энд Бонгийн хоолой гэдэг одоо нэг гол урсч байгаа манай нөхөр бол одоо энийг заавал эрэх тоолондоо тэр Бонгийн хоолойноос надад усыг уулгадаг. Тий. Тэгээд Бонгийн хоолой бол миний өвөг дээдсүүд байгаад би төрсөн миний ах төрсөн тэгэл ер нь миний өвөг дээдсүүд бол энд ингээм амьдарчсан. Тэгээ энд тийшээ тэг одоо дахилахта тэг тэгээ далан гэдэг энэгээр чинь ингээд одоо дундуураа бол ингээд ар нуур энэ төр дандаа миний ээж аавуудын одоо малаа хариулж исэн нутаг. Тий. Би өөрөө баг байсан. Сургуулаа тараад явж яхад чинь миний аав чинь хөдөлгөөн морьтой хурж чоол намайг авахд өвөл ерөөсөө хоёлаа аавтайгаа хоёлаа явах төөрнө гэж байхгүй. Хичнээн хаа байсан одоо энэ Баян төрмийн баг сургуульч энд цайраад харагдаж байна. Тэгэл хоёулаа морьтой шөнө ингээ явхад энэ дахилгатын ингэрт манайх өвлжиж яхад чинь ямар ч төөрх юм байхгүй. Харанхгүй ерөөс саргүй байж яхад л олоод авдаг байхгүй юу. Энэ үзүүрийг хүртэл ингээд хэлэхэд дандаа миний одоо бага насны амьдрал тэр яараа байж байгаа хадлан явж ян хонионослоод айл сайхалтынхантайгаа туслаж явж явах өөр хоорондоо одоо морь хараа гიშгүүл наадмын морийг уралдаж байх үед одоо дахил хийж байх ийм сайхан одоо тал нутагт бол ингээд амьдрал бага насны маань амьдрал аав ээжийн малчин амьдрал ингээд үргэлжилж ирсэн. Тэмээ өсгөр нүүж явдаг хонио туугаад өхрөө туугаад тэгээ тэмээ өсгөхдөө одоо 10 гарна 7-8 чингэлэгтэй мөхлөг дотроо ээж мэн суучихсан. Тэгээд тэмээгээ өөрөө залаад нүүдлээ минь явж яхад араас нь одоо хонио туугаад малаа туугаад явдаг байх жишээтэй байсан. Аав мань бол одоо ингээ адууга туугаад явдаг. Ийм сайхан. Тэг нэгдлийн малтай байна. Тэгээ нэгдлийн мал чинь нэг 700 эм малтай байлаа гэхэд намар болоод ирэхээс чинь хураг ишгтэйг нийлээд 1000 гаруй малтай болчдөг байсан шүү дээ. Ингээд л одоо миний нутаг бас бол дэндүү өргөн дэлгэр мал маань одоо бэлчсэн мал аривантай ийм одоо сайхал. Тэгээ одоо бол харахад бол бас жоохон одоо айлууд маань цөөрсөн байна. Миний баг үед бол яг зунжлаг бол одоо энд нийл айл сайхан малууд ингээд бэлчсэн сайхан байдаг байлаа тий. Тэгээ ингээд хойшоогоо ингээд явхаар бол миний өвөг дээдсүүд бол одоо
зунжиж заслан одоо намарж байгаа тэр маань одоо байдаг ийм өргөн дэлгэр. Намайг яг төрөхөд бол миний ээж одоо их хурж аваад тэгээ яг ерөөсөө дээр үед бол одоо Дамдын сүрэн цэнд гэх мэтчлэнгийн одоо нэрүүд бол их өгчээсэн. Тэгээд надад бол Дамдын сүрэн гэдэг нэрийг одоо миний ээж хайрлсан юм байгаа юм. Тэгээ хүмүүс Дамдын сүрэн гэдэг ярихаар бол эрэгтэй хүний нэр эрэгтэй хүн байна, их том биетэй эрэгтэй хүн байна гэж боддог. Тэгээ уулзахаараа юу юм жижигхэн биетэй ийм эмэгтэй хөрхөн хүн байдаг юм уу гэж шохоо одоо өвдөөцүүд манай жижигхэн биетэй Дамдын сүрэн охин жигжтэй охин гэд ингээд ярьдаг байсан. Манай аав ер нь тийм айхтар тийм одоо манлаа уяач биш мөртлөө моринд их уяхад их хайртай тийм жил өөр хаана ямар наадан болж гэнэ тэнд ингээд дандаа дунд нь яваад ирж ил байхад одоо ганц боллоо гэдэг ийм хүн байсан. За ер нь зарим наадмаар бол одоо манай морь бас жоохон сүйд ирд ирдэг байхгүй. Тэгэхээр би өнө ичдэг байсан. Аавда ичээд хэлэн л дээ. Манай морь одоо ингээд сүүлэрээр ирлээ штэ. Аав минь ингээд би жоохон ичлээ энэ төр гэж ярина. Тэгэхээр зүгээр ерөөсөө л сайхан дахиад л өрөөд ирэхэд чинь л эн чинь төрүүлсэнтэй адилхан байдаг байхгүй юу? Эн чинь ердөөл дахиад ирнэ гэдэг чинь л одоо төрүүлж ийн гэсэн үг байхгүй юу гэж надад ингэж хэлэхээр би их уужирдаг байсан. Тэгээ би бол ерөөсөө наадамда унахдаа дандаа аавынхаа уйж исэн одоо тийм сайхан одоо цэвэрхэн морьдуудыг ундаг байлаа. Тэнгээрээ үл одоо ангийнхандаа одоо үеийнхэнтэй үл ер нь нэлээ манлаа. Тэгээд миний аав ээж хоёр үл одоо гоё мөнгө хазаартай багаас нь эхлэж мөнгө хазаартай сайхан одоо игээл Батнаар хийцтэй эмээл бол жижиг байхад бол эмээлд охоогүй зөвөр ер нь дэгтэй бол ганга ээж маань бол их уран хүн байсан учраас бол юу өөрөө ингээд өлзий хээтэй гөлөм оёод тэгээд одоо олон цоглоод ингээд сайхан өчөн штэ тэгэхээр чин жигтэйхэн ганган морь эмээлтэй хазаартай ийм сайхан морийг тэгээд манай аав бол энэ морины дийлийг л гайхалтай гоё засдаг тийм хүн байсан. Хүмүүс хажууны одоо өвцөл одмал хүртэл манай аавар морь дийлийг ингээд засуулдаг наадам төхөд ирэхээр засуулдаг хүн байсан. Тэр үеийн одоо морь мал гэдэг үл жинхэнэ гоё л байдаг байлаа. Яг харагдаж байна да. Бүх одоо бас өөрийнх нь бараг л за одоо хэлэхэд арай л өөрийнх нь нутгаас илүү бас нутаг бас хэлнэ шүү одоо нэ. Нутагтаа ирснийх нэг өргөе гэж бодлоо. Тий. Гэхдээ эхлээд бас миний ээж 60-аад онд байна. Бас сумын концертанд хөдөөний малчин мөртлөө ирж концертанд оролцдог байсан. Тэгээд энэ дээр нэг ийм дуу дуулдаг байсан. Тэр нь надад бүр хоногшаад гэхдээ одоо энэ дуу ерөөсөө энэ тийм дуулагдахгүй байгаа байхгүй юу. Тэрийг бас нэг аялаадахыг гэж бодлоо. Дараа нь бол би бас нуулсаа байсан гэд өөрийнхөө дуртай нэг дуу бас дуулахыг хичээнэ. Тий. Жунганы дэгдэхэ зурагуулаа байла зурганы хаудэндээ ганцаараа хөөгж байгаа шүү. Таханы дэгдэхэ тавуулаа байдахөө тамганы хаудэндээ ганцаараа хөө элэни дэгдэхэ дүүлээ байдахөө эрэгний хаудэндээ элэ ганцаараа хөө гэдэг нэг хөөрхөн дуу болдог байсан. За энэ алтан сайхан нар өнөөдөр ивэж байна. Тий. Тэр энэ миний өсөж төрсөн нутаг маань одоо жинхэнэ нараа гаргаж жинхэнэ сайхан өдрийг одоо надад ивэж өглөө. Тэгэхээр нутаг ус минь одоо аав ээжийн минь өвөг дээдсийн минь энэ алтан дэлхий баясгаа гэд ер нь хүн бүхэн аав ээжээс төрсөн тэгээд
яг удаа энэ байгалийнхаа жамаараа бол ер нь одоо тэгээд бас л одоо мөнх усыг үтсэн аав ээжээ дурсаж дуулах дуртай учраас энэ дууг дуулах дуртай байдаг юм а. Тэрийг одоо хадам аавдаа өөрийнхөө аавдаа энэ төр зориулж дуулдаг юм байгаа. Тэгээд энийг дуулъя гэж бодлоо л та тийм. Талын гурван улаамэн таражиныг хуражиныг тосолоодоо таньхаа нэрэт авамэн таняач инээч байшигээ жиримийн сүлжээ харгүй химэн жиндээч нэг аяндаач нэг хөтлөө юу энэ ч одоо ерөөсөө л нутаг усам нь ерөөсөө миний аав ээжийг орлоод ухтаад мэдлээд сайхан ингээд аялуулад ингээд одоо байж байгаа юм шүү дээ гэж бодож штэ. Би бас энэ нутгийн хөргөн болсон даавас баярлдгийн тэгээд энэ манай одоо найз үжирч чийч онцгой хүндээ их онцгой газраас гэрүүтээ болсон энэ төр ирж гэн. Тэгээд би тэр хамгийн дундаас онцгой гэдэг надад бас таалагддаг юм а. Тэрийг чи төрөөр Гамбайг толдосон гангийн нуурын цэлгэрэтэ хайртай хоёрын хамтан хамгийн дундаас онцгойдоо дагшин дуутын уснахоо тонглог болоод арванда дасан хоёрын сэтгэлийг түүнтэй яаж зүрх юм бэ нуурын усан ариун бол нутаг газар таажмигтэй нийсэн хоёр нь үнэнч бол нийтийн дундаас онцгойдоо нийсэн хоёр нь үнэнч бол нийтийн дундаас онцгойдоо яа баярлаа. За энэ сайхан нарлаг сайхан өдөр өөрийн төрж өссөн баян тэрм хайрхандаа ирж их 600 болсон хамаг амтан бүхний үйлс сайхан бүтэх болтугай. Баян тэрм уул барчин шар аваа минь хамаг амтныхаа тусын тулд ивэж хайрлах болтугай гэж залбираад ирж байна. Тэгээд энэ аваа маань сайхан хур бараан орд ногоо цагаан дэлгэрсэн олон түмэнд ирсэн энэ жилийн сайхан дахилган сайхан болсон ингэж байна. Тэгээ яах вэ миний нутгийн ардууд бас ирж байна. Ингээд нутаг орондоо олон төмөн ард түмнээ даатгалаа өр хөөхөд амьдрал бүхэл сайн сайхны төлөө гэж дахил тавгаан эдээ удаагаан өргөлөө. Одоо миний үйлсүүл жилдээ ингэж ирдгийг дахилгатай үедээ дахилгаа зориож хурд ирнэ. Дахилгагүй үедээ заавал төрж өссөн өөрийнхөө төрсөн газараа болоо тэгээд энэ баян тэрм хайрхнаа дайрч ирээд ингээд мөрөгчөөд явдаг юм а. Тэр жилийг манай энэ хайрхан минь даах шиг санагддаг юм а. Хүн чинь сэтгэлийн амьтын болохоор энэ л хайрхан минь энэ л төрж өссөн нутаг минь ивэж хайрлж байна гэдэг сэтгэлийн том өглөг энергиэр өөрийгөө ингэж сайхан гэгэрүүлж авч явдаг бол хүн бүхэнд байдаг. Ингээд одоо би энэ сайхан хайрхан овоондоо мөрөглөө олон түмэн эвтэй найртай өр хүүхэд минь ажил төрөл нь сайн сайхан аз жаргалтай олон түмэн буян хишгэн дэлгэрч явах болтугай гэж энэ сайхан хайрханд даатгалаа.